За эхлэв. За эхлэе. Хөөстө гоё. Зоч бэж. Чимээгэж. Тахам. Тий. За эхлэе. Сайн бацгаана болроо. За. Сайн бацгаана болроо. За, дайлын нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаараар Отгонбаяр ахындаа хүрэлцээрсэн байгаа. За, сайн байна уу та? За. Сайхан аварж байна. Сайхан аварж байна та. За, минийх ажил үрэл тавлаг. За, ах минь орой. Таны нэрээ өвчөөний чинь сургаар өстө би бүр шур гээл өдөрлөө. Би хийж чадах юм болоо да. За юу яран бэ? Одоо сайхан үзэгчтэй гоё шарсан өвчөг хэрхэн хэлээр үзүүлнэ л гэдэг тий. Дайлыг нэвтрүүлгээр дайлуулга явж байгаа цагдаар. Статстай юм а те өдөр болгон гоё хоол идэх юм шүү те. Тийм шүү дээ. Төрөл бүрээр нь хийдэг. За одоо хахаа гарын хоол болох тэгээд шарсан өвчөг хэрхэн хийлээ бид нар үзцгээе. Ер нь өвчөг монголчууд маш их дуртай иддэг. Ах маань өөрөө тэгээд жороо өөрөө зохиодог, соос өөрөө хийдэг гэд яг сонирхолтой байна. Тэгээд үзэгчтэй эхлээд яг юу хийж байгаагаа танилцуулах уу? Яг эртээрээс хүндэтгэлтэй хүнтэй эмэгтэй хүнд одоо хоньны өвчөг, багмалын өвчөг монголчууд чанж амталж барьдаг гэсэн үгчлээ. Тэгээд ягаад ч юм өнөөдөр ангуудын олон нэвтрүүлэг болсон бас таны хүрч ирсэндээ суулцсан байна. Баяртай байна. Та бүхэн өнөөдөр минь төргий. Монголчууд гэдэг маань суурьшмал соёлын гэршилтэй, тэр бакалавр магистрийн зэрэгтэй хүмүүсийг бодох юм бол манай боловсрол ахуудаа шингэж суусан байсан болохоор хүн болгон жигнэх, хуурах, шарах, амт гаргаа бол нутаг застан болгон заншлаараа мэддэг боломжилж ирсэн тийм аргатай байсан. Тэгээд энэ цаг ожих үүднээс та бүхний ирэх юм би миний өвчөгөө чанж байгаа гэсэн. Ойролцоогоор нэг 30 минут чанаад тэгээ гаргаад хөрж байгаа хооронд нь би тэр ногоогоо хийж шүлэнд нь чанж хамт оруулаа. Зөв 30 минут ер нь л чанах нь байна. Тэгээд түрүүн бид нарыг ирэхгээд төхөлөд гарлаа гингүү чанаад гэсэн юм те болчихж байна. За хоньны өвчөө маань яг сайхан болсон байна. 20 метр өвчөө байвал их сайхан харагддаг. Гамлагч юу ич вэ? За энэ махаа чанахад бол ердөө хүн дураараа амтлаад давсын их биш өөрсдөө идэх хэмжээнд сайхан тааруулаад тэгээд хажууд нь бол далдар өндөр тэгээд богтос хавирга тэгээд сээр эдрэг бол аль хор жижиг өөрсдөө идэх хэмжээгээр тааруулаад эхний ээлжинд ингээд бүр ялц болохоос өмнө авна гэсэн үг. Тэгээд хүн бол хүссэн махаараа чанж хийж болно. Эхний ээлжинд бид нар манжин төмс луунга шүлэндөө сайхан ойролцоогоор нэг 15 минут бас чанж болгоно гэсэн үг. Уцалж байгаа шүлэн дээр 15 минут чанахад юм яг болно. Тэгээ энэ хооронд хэдүүлээ сайхан амтлах соусаа бэлдээ. Тухайн амтлагчаар л амтлаа. Тэгээ өнөөдөр гол шингэн нь болохоор пивэгийн. Тэгээ би наранцгийн тос хийн. За их сонирхолтой байна. Сой соус бас хий. Тэгээд энийг хийхдээ тэд эдэр гэсэн хэмжээ яг үнэ хэлээ нөө би ч мэрэгжлийн өмчлөхөөр тэгж хэлж чадахгүй шүү дээ. Яг л өөрийнхөө баримжаагаар л хийгээл амтлаад явцдаг байгаа. Тэгээд давс хийн. Тэгээд энэ кучучан гэдэг энэ солонгос хоолны амтлагч халуунаа. Энээсээ бол өнөөдөр нэг ганц албан хийчихье. Хар берц хийн. Улаан берц хийж болно. Тэгээд дараад нь зуурч явахдаа бас жоохон амтын үзэн л дээ. За манай ах одоо ингээд хоолнд маш сонирхолтой. Өөр ингээд сайхан хоол гэдэг сайхан гэр бүлтэй. Тэгээд ах маань одоо үзэгч болондоо өөрийнхөө хинбэ гэж бас танилцуулах уу? Намайг Дархичвэ Отгонбаяр гэдэг. Өмнөгөө гаралтай Улаанбаатарын өвөг бол. Би болохоор энэ биеийн тамирын салбарт одоо Монголын үндэсний бие хамгаалал урлагийг хөгжүүлэхийн тулд ерөөсөө 89 оноос хойш 35 жил тасралтгүй энэ урлагийн төлөө явж байна. Тэгээд үндэсний соёлын өвд бүртгүүлсэн. Одоо нүүдэлчин соёлын үеийн наадам гэдэг энэ жил Монгол ташуурын эрдэм гэдгийг 30 бага насны хүүхдэд бэлтгэж оролцсон амжилттай оролцсон байна. Миний зорилго маань Монгол үндэснийхээ ташуурын эрдэм гэдэг урлагийг ЮНЕСКОд бүртгүүлэх зорилготой. Ох мундаг. Тэгээд ер нь бие хамгаалал урлагийг хүмүүс бол ойлгохдоо зодон тулаан талаас нь ойлгоод байна. Гэтэл яг энэ дэлхийн тэхэнд одоо маршал арт гэдэг буюу бие хамгаалах урлаг гэдэг нэрээр одоо болтол явж байна гэхээр бие хамгаалах урлаг гэдэг ойлголтын донд Монголд шинжлэх ухааны 13 шинжлэх ухаан хэрэг бичсэн номонд бас орсон байдаг. Одон орноос ахуулаад хүний биеийн амтан, хоол судлал, тэгээд хийн,
биолог тэгээд энэ бүх шинжлэх ухааны чинь Монгол ахуйд аав ээж нь хүүхдээ зааж өгч өвлүүлдэг гэсэн. Сооснос наацад. Стогой талж. Асна. Бас өөр амт шүү те. Ингээл таамгаар амталчихчих яг үнэ. 5 грамм амтлан ч гоё амттай наа чад. За энэ ногоонуудыг нь хаана хийзээ их юм? За одоо ингэн Шарах уу? хоолмонд бэлэн болоод ингээд тухайкнд төлөвжиг нэг шинт хийхэд ногоонуудаар яг хамталж чимээд хамгийн сүүлчийн шатал. Оо тэгээд ногоо тооч нар чинь ногоо шатаад тий. Тогооч бишээж тогооч яваад ингээд. Одоо яах вэ? Би одоо бүх хүмүүс тогооч яг үнэ гэдэг. Хүн хоолой идэхэд бүгдээрээ л хоол Тий, хийж айл болно. байгаа байхгүй. Тэгэхээр бүгд тоогоочихгүй. Ягаад ч би өөрөө нөгөө нэг дахин боловсруулалт хийж идэхээр илүү амттай болоод байгаа санагдаад болохоор хоолны маань ажиллагаа болохоор яг л хоёр давхар үйл ажиллагаа яваад байгаа юм л да. За манайх ч одоо хэдэн чартай очив нийтдээ одоо? Ер нь бол Монгол улсын хэмжээнд 50,000 орчим шавнад дамжин өнгөрсөн байна. А яг улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаанд хамрагдж байгаа 5,000 орчим суралцагчтай. Одоо нийтдээ нэг 22 салбар клуб улсын хэмжээнд ажиллаж байна. Гэхдээ энэ дунд болохоор бид нар юу оруулаагүй. Цэрэг мэргэжлийн ангиудыг тоог оруулаагүй шүү дээ. Зөв. Ягаад тэгэхээр хөлийн цэргийн тусгай анги. Одоо тусгай дамжлалын тагнуулын баталгаан гэдэг шүгүрт цаантай гэж яригддаг анги. Гэж мэргэжлийн анги. Тэгээд хөлийн цэргийн 151-р анги гэдэг анхны хил дээр гарсан үйл ажиллагаанд явуулсан. Тэгээд 303 өдөр гэдэг ийм тусгай ангиуд дандаа манай салбар клубыг ажилуулж манай Монгол стоноор үндсийн гавийн хамгаалал хичээлдэг гэсэн. Тэгээ энэний учир чинь бас их сони юм байна шүү дээ. Анх одоо Хөлийн цэргийн сургуулийн захирал байсан миний 89 90 оны шавьч ахлан зөвтөж хорондоо одоо тэтгэвртэй суусан. Тэгээ эцэг их сургууль багшилж байгаа. Тэр маань нөгөө анх Сирлон гэдэг газар Африкийн. Тэнд инхээс их ажиллагаанд явахгүй дээр өвчүүдэд тэр ч одоо анхны Монголоос нүүбийн ажиллагаанд оролцож ирсэн гэсэн үг. Тэгсэн над дээр за багшаас таны юм л амин боллоо. Тэр Африкийн захын омог чинь ерөөсөө нэг захын модорол манай үндсийн содон ингээл янз янзын юм ярих юм. Тэгэнгүүт нэг Англи, Америк, одоо Турк, Афганистаны тэр ер нь Оросоос бүгд самбагаа яриад ингээд бүгд л тийм янз янзын юм ярих юм гинэ. Тэгэнгүүт Монгол цэргүүд урд нь бол социализм айлын самбуу ямар ч зэвсэггүйгээр өөргөө хамгаалах гэдэг юмар хичээлдэг байсан юм чинь. Тэрийг очиод одоо Монгол үндэстэн бүхэл өдөө ярихад хэцүү болсон юм шүү дээ. Тийм болохоор нөгөө нэг монголчууд эртнээс ташуураар толддог байсан. Ягаад тэр ташуураар толддог байсан гэвэл энэ гээл ташуураар эргүүлж үзүүлээл тэгэнгүүтээ манайд үндэсний бие хамгаалах юм уу зодон байдаг. Энд чинь бүр эзэн Чингисээс одоо Монгол цэргийн эрдэнэ уламжлалыг шинжлэх ухааны өсвүүдийн тайлбарлаад өгөхөөр бүр нүдэн ангаад байгаа. Тийм биш үү. Би ангааж авах чи тэр байна. За энэ бол ингээд байцаад ивсэн. Ингээд. Тэгээд тэр Суданд яасан гинэ тэгээд очиад тэр гараа тэгээд тэрийг үзүүлэнгүүт үнэхээр монголчууд эртнээс хүчрхэг байхаас өөр аргагүй мэлгийг хадаад зэргүүд байлаа. Тэгээд дээр нь одоо орчин үеийн ганц бие хамгаалах хурлын төлөөлөл болж утсан Монгол бүхий эрдэм биш үү? За. Энэ бүхий эрдэм чинь монгол хүн болон барилдаг болохоор тэгэл тэнд чинь гадаадын зэрэг тэг бүгдийн монголчууд чинь харах жижиг мөртлөөтэй том Европын том биетэй хүмүүсийг бүгдийг хайж чаддаг байсан байгаа байхгүй юу? Миний хэлж байгаа юм чи өгөхөр нөгөө хүний биеийн анатомиг судлаа төрөө хэлснээр бие хамгаалах хурлаг аль нь хаашаа ямар байдлаар хазах хүний тэнцвэр хаана байдаг. Байгаль дээр бүгд тэр тэнцвэрийн ухааны чи ойлгож байгаа учраас тэгээд тэр хэмжээгээр нөгөөдөл чинь ямар мөхийг яаж хийх вэ гэдгийг тухайн нөхцөл байдал дээр ямар хүнтэй байрлалтай энэ хүн юугаар илүү юм гэдгийг таньж мэдсэн үндсэн дээр хэрэглэн гэсэн. Наад зөстөө зөв байна. Тэмцээн уралдаанд ороод амжилт. Ер нь бол дэлхийн аварга шавнар зөндөө байна. Одоо тэгвэл манай бол каратегийн төрлөөр тийм үү. Одоо тэр өдгөө одоо яг сүлд хамгийн сүлд одоо нэг тусгай засагт ажиллагааны газар би ч өөрөө тусгай ажиллагааны газар бас анхны цагтаа байлаа. Тэгээд тусгай ажиллагааны газар ажиллаж байсан миний шагаад шагал гэдэг авчраас хөлгийн авчирсан залуу одоо ганц хүнд чингийн тулаанд Солонгост одоо мэргэжлийн чиглэлээр тулдаад амжилттай явж байгаа. Ер нь салбарын өөр төрлийн талаар тулдах бүрэн боломжтой байдаг гэж ойлгох хэрэгтэй. За тийм нийтдээ хэдэн ном гаргаж байна? Уул нь бол нэг чиглэлийн нэг номондоо анхлаадсаа орж байгаа нь бол эхлээд баг хүрээтэй байж байгаа. Дараад нөгөө нэг миний мэдлэг бас дагаж хөгжиж судалгаагаа хийгээд тэгээ хөгжүүлж бичсээр байгаа нэг 5 дахь ном бичсэн. Одоо ногоо маань болж гэнэ үү яг сайхан шалгаатай хэлээ. Одоо тэгээд ногоо маань ингээд сайхан болоод эхэлсэн учраас ихний ээлжинд гаргачихна. Би ч одоо яг нэг эгчтүүс гэр бүлийн хүмүүжлээ яагаад ярих гэж байна гэхээр манай аав хоёр маань барилгын хүмүүс. Барилгын одоо яг хамгийн том
гол бүтээн байгуулалт бол техник технологиг миний аав юм шоолж гаргасан юм л дээ. Тэгээ барилгын дарагч гэдэг. Одоо бидний энэ Угсмал барилга сууж байгаа хавчлтын автан нүгт автангийн одоо технологиг Монголд анх нэвтрүүлээд тэгээд Шпорс гэх тэр үед анх 5000 төгрөг шиглээ. Тэргээр манайхан шинээр өгчтэй болж байсан. Тэгээд би тэгсэн санд тэгээд миний хүү яах вэ гэхэд одооны Rolex шиг 4 дугаар орсон гэж дугуйсал тийм 34-ний тийм дэшүүр аягийн мах болж илээ. Тэгээд би чинь 4 ахтай. 4 ихчтэй. Тэгээд 4 дүүтэй. Тийм юм байхгүй. 13 ба. Ээж маань 14 төрсөн. 14 төрөхдөө нэг нь 2 их охин гаргаад. Тэгээд 2 нь эндээд 13 нэсмэнд байцсан. 15 хүүхэдтэй болсон гэсэн 14 төрж. Ээж маань 73 татаа бодож аав маань 91-тэй та 3 жил юм өнгөрсөн. Тэгээд тэр хүмүүсээс л би энэ хоол их улдуун багсан бүх арга ухаан ямар ажлыг яаж хийдэг сурсан байхгүй. Махны маань уурн гарсан учраас махаа яг сайхан одоо шарахад бэлдэн. Би бас энэ хоол ихтээс Монгол заншлыг заавал ярьдаг. Энэ өвчүүгээ бид нэр энэ үзүрийн толгойг заавал Монгол хүн энэ өвчний толгойг заавал авах хэрэгтэй байх юм. Тэгэж нэг галдаа өргөдөг. Тэгээ хоол их заавал авдаг боломжтой. За одоо нөгөө гол амтлагаанууд маань ихний ээлжинд явах гэж байна. Гэхдээ энэ дээрээ бол ихний ээлжинд би одоо шууд амтлах гэж байгаа юм биш шүү. За. Тэрний юу гэхээр одоо бас хоолоо сайхан чимж амтлахад бэлэн болгож сайхан амтын гол руу оруулж өгөх юм бол сайхан жигдэх юм гэж зүсчгэн. Баярлалаа бас хоол идэх гэдэг чинь хоолны өнгө үзмжээс ерөнхий ингээд нэг төрүүлж хараад хоолоо ерөөсөө үздэг. Тэгээд хоолоо нүдэрээ эхлээ идчихдэг. Тэгээд эхлээд гоё үзмжтэй байх юм бол хамттай байна гэдэг анхнаасаа нэг дахиндаа суулгачдаг учраас та бас үзмжин дээр насарсан анхаарч штэ тийм. За тэгээд хормодлон жоох ингээ юу оромгоор хөнгөн зүсч чинь. Энэ дээр яагаад гэвэл соогоос сайхан шингэж өгдөг байхгүй. Хавиргыг бас яг адилхан сайхан зүсч чинь. Аав маань надад баг байхад л араагүй, уляаш, твтэл идэр гэдэг хоолыг гэртээ ийж октод бэрүүдээ ээж идрийг дайлдаг гэсэн дандаа Мартин нэмнэ. Ой яа. Тэгээ одоо чамаа хоол шүү дээ. Одоо тэгээд миний нэг ганц өвлжүүлсэн боломжлол нь юу вэ гэхээр Мартин аймнаар нь төрсөн их төстэй бас бэрүүдтэй ингээд энэ өвчүү шарч өгдөг боломжлолтой. Нөгөөдөл маань манайд ирж ингээд цэнгэдэг. Идж уудаг тийм байдалтай байна. Хамгийн гоё дурсамж шүү дээ. За одоо. За тий. Унцсан одоо нэг байцаагаа дээрсэн байгаа бид нар. Тий одоо самсаа бүтнээр нэг шидэж тийм ээ. Одоо тэр сонгон самс хийх дараа л та. Яа. Тий дараа л та. Бид нар хий. За тэгээ одоо эхний хэлж нэг чугаа сайхан байрлуулна. Одоо шууд энэ дээрээ гойжуулаад энэ завсуудаараа сайхан оруулаад ингээл өвчин шүү дээ. Яа нэг гэц тохроод байна гэдэг шүү. Одоо л үндсэндээ ингээд амтлагаанууд чи ингээд соусаар ингээд давхар ингээд сайхан амтлаад өчгөр. Яг сайхан ингээд болчихно. За тэгээд энэ дээрээ одоо нөгөө жигд сая нөгөө энэ мах маань болохоор өөрөө нөгөө давс дээр ороод амтлагдсан мах шүү дээ ер нь. Тэгээ энэ дээрээ болохоор яг соус ингээд сайхан ингээд жигд тараад тэгэхээр ингээд хасгаад махандаа шингээд гэж байна. Тэгээ энэ маань нөгөө нэг бидний яриад байгаа гол амт чинь дахиад гүс соусаараа дамжаад дахиад орно гэсэн. За энэ дээр одоо нөгөө нэг би таны яриад асуугаадсан одоо сонгоно хийнэ гэдэг маань бас нэг юм чухал ажилтай. Тэр ямар учиртай гэхээр энэ сонгоно маань гол нь яг одоо шарсан өвчний гол чимэг болж хамт оруулж өгдөг. Ингэж юм гэсэн үг. Сайхан ингэж тийм болохоор нэг сонгоно маань ингээ аяндаа өөрөө ороод ирэхээр их ороод амт нь ороод ирж юм шүү дээ. Дандаа ингээ хийхээр тэгээ орж өгдөг. Тийм болохоор ингээ сонгоно би дараад нь идэх хийнэ гэсэн учраас одоо энэ л юм л. Одоо ингээд үндсэн хоол амтлагаа маань ингээд дуусчихин тийм үү. Одоо энэ саримсуудыг чинь ингээд сайхан ингээд тараагаад бүгдийг нийчих. Тэгэн гот ингээд хийсний дараа одоо энэ саримсны ишийг чинь бас ингээд сайхан чимэглээд ингээд хийчихэн шүү дээ. Тэгээ чимжүүгээ сайхан ингээд өнгө оруулаад тэгээ дээр нь бас төмсөө хийн. Төмс юу манжан идрэг бол ингээд дээгүр доогуур ингээд 20 дор нас хийчих болно. Ихуухай идэг үл. Луунга болохоор сайхан ингээд хүн идэхэд зохимжтойр ингээд уртаас нь өсөлгөл дараад нь хүн идэхэд амнах. За ингээд хоолны маань чимэглэл бол ингээд сайхан болчихлоо. За улсын баатар усаа өмсөө. Энэ хоолороо алдарсан шүү дээ одоо яана вэ? Яг мэдчихээн ерөөсөө. Нөө шаарсан өвчөө яхаа хийгээд байгаа. За одоо энэ дээр ганцхан юм. За. Нөгөө окроп
жоохон цацж өгье. За энийг одоо токогонд хэдэн градус дээр хэдэн минут Би бол 185 градус дээр 40-45 минут болно доо. За ингээд боллоо. За ингээд окей 40 минутын дараа нэнцтэй хоол бэлэн боллоо. өмнө янз юм байна тий. Одоо яг намар болсон сайхан. Тийм энэ шатаад. Тийм бурхан юм аа. Тэр цогж ишгэлдэг мишок гэдэг нь чүүчлэг хиймэл хүн бохгүй юу? Энэ ямар аймсараа тийм. Тэгэхдээ Цоцоор Тэгтээ бурхан. Таны өшөл мөшөл баг энэ дээр гарч хөө. Тийм. Та швац уу? Миний үлээ. Би шивкээс сууж чадахгүй. Тэгтээ өөрөө чинь толгойд л өшгөлчихнэ. Ямар амар ээ. Энэ талгаан дээр ганц охоо. Зүгээр наад бичлэг оруулах ганц. Үгүй зүгээр оруулсаар л би чи таавч таага. Одоо энийг өшгөлчих зүгээр ингээл гарна шүү дээ. Зүгээр хөл гарна гэдэг чинь. Тэр чи ядаад байгаа юм. За одоо хоол гарга цаг болчлоо хэдүүлээ. За ястаа тэсийн ядан хүлээлээ. Өнөртэй л байна. За хоолны ор янз харж байна да. Зэс. Чарсан өчөө гэдэг маань энэ шүү дээ. Энэ маань өөрөө ингээд нэнгэн зузаанаас шалтгаалаад заримдаа зүсгдэхэд нөө жоон хатуу байгаа шүү заяа. Гэхдээ яг ахын хамсдаг өчнөг хамгийн бага амттай шиг байдаг байхгүй юу? Аха. Тийм учраас хэрэг болж байгаа гэж амсаж байгаа. За болсон байна. За ахын тэгээд ямар ч өвчмөн маань янз юм болсон. Эмэгтэй хүнд одоо энэ зориулж өвчүү гэдэг. Тэгэхээр одоо энэ доотлол нараа ханд ингээд энэ шүүснээс янзын гарч байгаа зүйл. Йоо тийм ээ тийм ээ. Зөөлөд нэг байд сайн маань зочиндоо бас ингээд ахныг цагийн хоолныхоо дээшээс гэдэг. За тэгээд энэ дээр ихэнд барьж байгаа. За одоо өвчүү гэж юм бол яг жинхэнэ утгаарнуудыг сайхан эдэн гэдэг чинь бол энэ шүү дээ. Яг жинхэнэ шарсан өвчүүний одоо жинхэнэ юу гэдэг чинь одоо ингээд энэ яхан ингээд тавьж байгаа өөрөө сайхан жижиглээд тийм. Дахиад сонирхож байгаа хэрчтэй. За дарж байгаа. Яг сайхан ингээд яг нөөцөө хамтсан чи ингээд салаад ингээд ирж байгаа шүү дээ. Энэ сайхан ингээд сайхан болоод гэсэн үг шүү дээ. За. Одоо энийг мэдэж үзэн шүү дээ тий. Одоо гол амтнаад өвчүүнээс чинь харна. Харин нөө чингээ сайхан зүйл тавь шүү дээ. Бас адилхан. Хамгийн гол гоё амттай болдог хэсгүүдээс нь тэгсэн чинь нөгөө энийг харсан чинь. За тэгэхээр хандлаад ингээд. Оо ямар амттай. Үнэс. За тэг сайхан боллоо. Хамт үдээ хойлоо. Энэ ямар амттай болд юм бэ? Нэг сайхан зөөлөн болж байгаа. Нөгөө нэг халуунгаа гэж амтдахгүй байна. Тэр нэг байцаан зөөлчдөг байхгүй. За ингээд энэ өөрөө хамгийн сүүлийн үе 5 дахь номынхаа ээжээс нь боломжууд дурсгалуулгүй. Тэгээд ингээд сонин хүн болгонд ингээд зориулж өгчихэд би өөрөөр өгчдөг. Тэгээс давцсан үг байхгүй. Тэгээд чамд орж ирсэн өөрөө уншиж байгаа. Мөнгө мөнгөний боломжууд энэ орвоод ирсэн болгон учиртай эрүүл урт сайхан наслахыг өрөөё гэдэг байна. За баярлалаа. Хэвээ намын боён дэлгэр унших бай. Ямар гоё юм бэ? Тэгээд энэ урдталтаа ингээд товчхон CD 3 минутын сурчлагын CD те. Тэгээд хойдлоос болохоор англиар эхэлж байгаа нэг ийм өвөрсөн ном байгаа. Тэгээд энэ дээр болохоор англиар хамгийн гол нь гадаад дотоодын Монголын уламжлалтын ташуурын урлаг Монгол цэргийн эрдэм үүсэл хөгжлийг хийж өгсөн тийм ном байна. Ямар гоё ном бэ? Энэ өстой гоё бэлэг байна. Тэр нь хамгийн гоё бэлэг бол ном байдаг шүү дээ тий. За стаг баярлах та. Өнөөдөр одоо тэгээд таныхаа гарын хоолыг идлээ бас энэ өвчүү гэдэг одоо Монголын уламжлалтын хоолыг бас та сурталчилж байгаа. Тэгээд эзэн нэвтрүүлэг маань Монголын сурталчлах зорилготой учраас өнөөдөр хүмүүс маань зочид маань таны хоолыг бас таалан хүлээн авах гэж найдаж байна. Баярлалаа. Намайг төлөвлөлтөд оруулсанд маш их баярлалаа. Тэгэхээр Монгол улсын юм газар шороо үүд мөнхөд цэлмэг сайхан тэнгэртэй байж өрөнд болсон өрөө хөхөд минь удан данжин улам жаргалтай байхын үлчтэй сайхан ирүүлийг өөдөд нөргөн дэвшүүлье. Баярлалаа. За ингээд хатан баярхан маань хийсэн чарсан өвчөд та бүхэнд маань таалагдсан гэж найдаж байна. Энэ удаагийн байлын нэвтрүүлэг маань өгөрөнгө хийх байна. Та бүхэн маань надтай хамт Монголын үзэл газраар хамт ажиллаарай.